гишүүдийн хилээд байгаа үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, стратегийн бүтээгдэхүүн гэдгийг бол бид бас ойлгох ёстой. Энэ бол чухал бүтээгдэхүүн. Саяхан л бид нар одоо ясны гурил идлээ гэл ингээл өхлөө хатлаа гэл бөөнлөн болж исэн. Ер нь ингээд хорт хавдрын өвчлөл Монгол улсад өндөр байгаагийн нэг шалтгаан хүнс үйж магадгүй шүү дээ. Тийм учраас ялангуяа одоо хүнсээ дотооддоо үйлдвэрлэх, органик үйлдвэрлэл, химийн одоо бордоогүй гурил гаргана энэ төр гэдэг бол энэ чухал зүйл шүү дээ. Тэгээ ер нь бол энэ иргэдээ зөв авч явна гэдэг чинь төрийн асуудал. Төр чи өөрөө их хурлыг гишүүн бүрдүүлж байгаа. Тийм учраас гишүүд бас энэ дээр нэлээд нийгэм зөв ойлголт өгөх, иргэдээ зөв ойлгуулах чиглэлээр явах хэрэгтэй. Жишээлбэл сая импортын татварыг авч хайснаар юу болсон бэ гэж. Наадчинд $60 сая алдсан байна шүү дээ. Энэ чинь валютын нөөц шүү дээ. Валютын нөөц ингээд хогс оргодод ирэхээр яах юм? Валютын аншны үн өснө, бүх юмны үн өснө. Бид нар импорт хэрэглээ өндөртөө. Гэх мэтээр бид нар нийгэмдээ өөрсдөө бас ингээд зөв тайлбарлах хэрэгтэй. Тэр гурил үйлдвэрлэгчээр тариалан өөрсдөө хоорондын хэрүүл автчих болохгүй. Тэдний хооронд зөндөл юм болж байгаа. Нэг нь хямд тавлаа, даамллаа гэл ингээд. Яг ясын юм дээр энэ хоёр сайд хэлээд байгаа тэр гурилын үйлдвэрийн ашиг нэг айхтар одоо бүр хэд нугалцсан юм байхгүй хөө. Тэр импортын татварын 5% дотор л эргэлддэг байх гэж бодож байна. Тэгээ нийгэм зөв тайлбар өгөөд энэ салбараа зөв авч явах асуудал бол бас төрийн хамгийн чухал асуудал байх гэж бодож байна. Жишээлбэл сая Украин Оросын дайнаар юу болсон? Африкт гурдын хомсдолд орсон шүү дээ. Бүр хомсдолд орсон. Арабын ертөнц бас тийм. Гэтэл бид нар хомсдолд ороогүй шүү дээ. Энэ юуны ач тус юм? Нөгөө газар тариалал эхэлж байгаа улсууд нөгөө гурил үйлдвэрлэгчдийн ач тус шүү дээ. Энийг бид нар хэлэх ёстой байхгүй юу? Эдний хэрүүл дунд тутгалдах биш. Төрийн хүний байр суурьаар бид нар хандаж хэлэх хэрэгтэй шүү дээ. Зөв тайлбар өгөхийн тулд бид яагаад амьд үлдсэн? Яагаад гурилын үн тэр бусад орны хомсдолд орчоогүй юм? Гэхдээ нэг гурилаа бид нар тарьдагдал байгаа шүү дээ. Одоо бид нар Оросын холбооны улсаас бензин шатхууны хамааралтай. Гэхдээ тэгээд дахиад гурилын хамааралтай болж явах гэдэг. Энэ бүгдийг л бид нар одоо нийгэмдээ их зөв ойлгуулж явах асуудал. Ер нь хүнс татаастай байд юм аа. Гурилч гэсэн, будаа тариалах ч гэсэн, мах. Жишээлбэл мах дэлхийн зах зээл дээр органик мах бол бөөний үн нь $8-10 байгаа. Манайд $2 байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ манай үн дэлхийн зах зээлийн үн рүү ороод ирвэл яах вэ? Улаанбаатарын төс өрн газрын хашгирч эхлэн шүү дээ. Тийм үнэтэй мах авлаа гэдэг. Тэгэхээр гадаадд яаж зохицуулдаг вэ? Энэ зөрүүгийн төр татаасаа өгдөг. Бүх улс орон хүнсний үйлдвэр дээр татаастай. За гурил дээр дэлхийн зах зээлийн 50%-ийг шангаж байгаа Орос, Украин хоёртой бид нар өрсөлдөнө гэвэл үлгэр шүү дээ. Тэдэртэй харьцуулж яриад байвал онгой байхгүй юу? Гурилын зах зээл дээр жижигхэн Монгол одоо чөлөөтэй өрсөлдөнө гэдэг ингээд солиорох юм бол байхгүй болно шүү дээ. Энэ гурилын үйлдвэрлэлч юм бай. Ахаал ясны гурилаа идэнэ. Үнэтэй гурилаа идэж эхэлнэ. Нэг хэсэг хямд идэх баг дараа нь үнэтэй идэж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр бид нар энэ үндэсний үйлдвэрлэл гэдэг юмны ач холбогдлыг маш зөв ойлгох болохгүй. Гэхдээ ингээ үндэсний үйлдвэрлэлийг хамгааллаа гэд нөгөө хэдэн үйлдвэрлэгч нар нь үнэ тэнгэр тадуулж байдаг бас байж болох. Сая Ганзар гишүүн, Батлууд гишүүн, Бачаргад гишүүн хэлээд нь шүү дээ. Энийн төр зохицуулж өгөх ёстой. Тэр чөлөө төрөлтөөнийг зохицуулах, тэр монополийн эсрэг хуулиараа зохицуулах. Энэ хуулиуд байна. Энэ бүтцэн ажиллахгүй шүү дээ манад. Ерөөсөө ажиллаж чадахгүй. Тэгэхээр бид нэр энэ үнийн зөв тогтолцоог бий болгохын тулд эдгээр байгууллагуудаа яг жинхэнэ утгаар нь ажилуулдаг болох хэрэгтэй. Тэгээд төрч хэлээ гэсэн ер нь асуудалд их зөв ханддаг байхгүй бол бид нар яг ийм маягаараа бодлого явуулах юм бол валютын нөөцийн хомсдол байнга ордог байна. Одоо жишээл хүнсэн дээр бид нар валютын нэг тэрбум орчим долларын хувцс хунар хоол хүнс гаднаас авч байгаа. Гэтэл баян ядуугүй бүгдээрээ машинтай. Машин нь хүнс нь машины хүнс нь $2 тэрбум. Хүнийхээ хүнснээс 2 дахин давцсан. Валютын нөөцийг хамгийн их сорж байгаа юм. Машины хүнс. Хүнээсээ илүү 2 дахин болсон.
яагаад ийм байдалд орсон юм? Бидний буруу шүү дээ. Төр авч явж чадахгүй байгаа бидний буруу байхгүй юу? Тэр зохицуултыг хийж өгөхгүй байна. Тэр татвар тарифын зохицуулахгүй байна. Машины импортыг зохицуулахгүй байна. Тэгэд валютын хогс ордог юм нь юу? Машины хэрэглээ. Тийм учраас бид нар бас энэ татврын зохицуулт гэдэг юм дээр маш зөв хандах. Тэгээ энэ монополийн эсрэг чөлөө зах зээлийг зохицуулах энэ эрх зүйн орчнуудынхаа тэр бүтцийг байгууллагуудыг зөв ажилуулдаг болгоё гэдэг энэ гишүүдийн саналуудыг бид нар анхаарах ёстой. Тэгээд энэ гурилын асуудал бол стратегийн хүнсний асуудал, хүн амын хүнсний аюул байдгийн асуудал гэдгийг бид бас ойлгох ёстой. Өнөөдөр дундаж үйлдвэрийн үн 1500-аас 2000 хооронд. Үндсэндээ маш хямд байгаа. Одоо ууж байгаа кофе, ууж байгаа сүү, одоо өдөртмийн хэрэглээнд ер нь дундаж өрхийн одоо гурилын хэрэглээ 25,000 төгрөг гэж гарсан. Маш бага хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ нэг тийм айхтар амжиргаанд нөлөөлөө дарамтлаад байгаа бүтээгдэхүүн биш. Хамгийн гол нь стратегийн буюу аюулгүй байдлын гол нөөц болдог л бараа. Тэгэхээр энийгээ бид нар дотроо тарьж ургуул нөөцөлж боловсгүй эрсдлийг даван туулах чадвартай болох хэрэгтэй. За татврын саяны тэр цохилтууд бол тантай санал нэг болж байна. Амаргүй байгаа. Гэхдээ тариаланч маань зүтгээд байна. Одоо тариалт хийх гээд хүлээж байна. Их хурлынхаа бодлого шийдвэр хүлээж байна. За засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбоотойгоор салбарын одоо хөгжлийн татврын ээж бүрэн өөрчлөлтийг оруулж ир гэдэг үргийг сангийн яамд өгчөөд сангийн яам яг боловсруулалтын дээр ажиллаж байна. Энэ хаврын чуулганд багтаж бүсчилсэн хөгжил салбарын онцлог зориулсан хөгжлийн татврын бодлого явнаа. Татвар өөрөө хөгжлийн төлөө явах ёстой. Бүтээмжийн төлөө, ажлын байр бий болгохын төлөө, үйлдвэрийг дэмжихийн төлөө явах ёстой гэдэг ийм үүрэг засгийн газар дээр сангийн яамд өгөгдөөд ажлын хэсэг гарцсан боловсруулалт хийгээд явж байгаа. Энэ хүрээнд бид салбарт хэрэгтэй бүхэл одоо татвар бодлогын асуудлуудаа сангийн яамдаа сандлаа хөргүүлчихсэн байгаа. Ингээд хаврын чуулганд нэг цогцоор орж ирэх байхаа гэж бодож байна.